За тоглолт руу оръё. За нэмэх 87 кг-ийн тудаан. Улаан булангийн тамирчин Аманы тамирчин маань бас нэлээ биерхүү харагдчих байна те. Тэгж байна. За хүн жингийн тамирчин бол мэдээж хамгийн гол онцлог бол хүч тий гарын цохилт хөлийн өсөлт бол асар хүчтэй очиж байгаа. За энэ түрүү нөгөө одоо оноо хараахан дутуу байна гэдэг чинь тэрийг бол жинхэнэ гүйцээж байгаа тамирчтай. Хүн жингийн тамирчтай байгаа. За гидсэнд хүчтэй тоглоомнуудыг хийгээд 3-2 болсон байна. За дахин гидсэнд тоглосон. 4-3 яарцаатай. Амаа усын тамирчин тэргүүлж байна. Амаа ус сүүлийн үедэд бол Аз твд бол маш хүчтэй гарч ирээд байгаа. Усад энийг байгаа тий. Тий. За тооны харьцаа 3-4 гарын цогцолт хийсэн хараахан оновчтой болсонгүй. За гарын за одоо Бэлгсэн машаас асуухад энэ таквондо дээр одоо довтлогоо хийх. За ялангуяа гараар довтлож байхдаа ингээд тамирчид маань бол асар хүчтэй бас орилоод байгаа. Энэ одоо яг ямар хүчтэй байдаг юм нөгөө нэг яг оновчтой очиж байгаад реакшн гаргах тохиолдол нэг онооныхаа үзүүлэлтийг нөгөө илүү тодтогч өгдөг. Тэгжээж нөгөө бас нөгөө харилцсан нөгөө оноо авах би оноо авч байгаа шүү гэдэг мэдрэмжээ өгж байгаа гэж хэлж болно. За тийм мөн энгийн довтлогоонууд дээр бол бас одоо тамирчдтэй одоо ачаал авсан амьсгалыг бас тааруулах юм бас байгаад байгаа тий орилттой өшгөлтөн дээр. За тэгээ мэдээж чанга орилоод одоо хүчтэй довтлогоонуудыг хийхэд өрсөлдөгч тамирчин сэтгэл зүйн хувьд бас дарамтанд орж айх гэдэг юм. Иймэрхүү олон төрлийн бас ашиг байдаг. Тиймээс одоо таквондо бол одоо маш их дуутай өөртөө ихтэй байдалтайгаар бас хийхийг бол шаардаж одоо багш нар тамирчдаа бүр цагаан бүстэйгээс нь одоо бас орилуул сургадаг тийм ээ. Зөвхөн бас нөгөө гараар зөхөө гүйцэтгэлтэй оноогоо авч чадахгүй ч гэсэндээ нөгөө хүнийг маш ихээр бас ингэж тамирдуулж ядрааж идэг те. За онооны харьцаа 5-3 болоод тоглоо. За сүүлийн 14 секунд руу орсон байна. За тэгээд за гарыг хөдлөх бол бас нэг өөр хэрэгтэй. Гар бол за эргэлттэй техник орууллаа сая. Хөлгийн тамирчин байна. За эргэлттэй техник ороход одоо электрон систем нь бол яг 2 хоног гаргадаг байгаа. За тэгээд нэмэлт 2 хоног бол шүүгчнэр өгөж тэгээд нийлээд одоо гидсний өшгөт бол 4 хоногоо авдаг байгаа. Тэгээд сая Хөгөлөнгийн тамирчин Бахрай усын тамирчин бол яг гэдэг бүхэл зүйл нэг дор яг давхацчээж яг тэр ялалт амжилт ирдэг. Зөвхөн бэлтгэлийг сайн хийгээд ч юм уу. Зөвхөн одоо сэтгэл зүгээ сайн бяцлагаад ч юм уу. Тэгээд бас амжилт ирдэг үү. Бүх зүйл нэгэн дор давхацаад. За тэгээд одоо асар том баг ажиллаж ийж амжилт нэг ялалт бол гэхэд тэгж ирдэг байгаа. За улаан булангийн тамирчин бол одоо ийм одоо том битээ гэхэд бол саяын одоо энэ өшгтийг маш эвлэх маш уран хийж байна тийм ээ. Хоошоо 1-2 степ батчаад огтуулах техник хийж шүү дээ. Дэшээ. За одоо ийм нэг өшгөлт 2 удаа 6 оноо болно шүү дээ. Хугацааг тэ өөрийн биендээ тааруулж мэдрээд толгойд өшгөлж чинь. Тэгэхээр энэ тамирчин маань хэрхэн өөрийнхөө одоо биеийг контролдож байгаа гэдэг нь бол эндээс гайхалтай харагдаж байна. Хэдийгээр ингээд зогсоод байгаа юм шиг харагдаж байгаа боловч толгой бол тийм асар хурдтай ажиллаад аль хэдийн саяны өшгөлтүүдийг бол одоо тооцоолоод бодчихсон байсан байна. Тэрийг ч техник алдчихж шүү. Амжилттай болгож байна. За Зинхэр булангийн тамирчин бол ингэж явж байгаа л эргэлттэй өшгөлтүүд. За хийж дуусаагүй байхад яг л авч байгаа. Тэгээ нэгдүгээр үе дээр мөн ингээд бас эргэн ирэлтийг хийсэн. Дахиад л түүнийг хийж байна. За тэгээ тамирчин маань ингэж байна да. Тэгээ 1 минутын хугацаа байна бас. Бэлтгэл дээр одоо олон мянгуудаа давтсны л одоо үр дүн ингээд яг тэмцээн дээр илэрж байгаа. Одоо үнэхээр одоо яалчгүй олон мянгуудаа давтсан энэ хүний хөдөлмөрөө зарцуулж
бэлдсэн өшөлтийг бол ингээд хаа игээд мэдээд байсан ч ингээд алддаг. Аа. За мөн дахин Эргэлтээ өшгөлт яа. явсан. За энэ бол эргэлтээ өшгөлтний оноо биш. Дараа нь өшгөлсөн оноо орж байгаа шиг байна. Хүн жингийн тамирчин гэхэд бас илүүхэн хийж шүү эргэлтээд юм. Тэгж яа яг хөнгөн нэгийн тамирчин шиг л маш хөнгөн зайндаа мэдрэл хийчих штэ. Одоо өшгөлтийг бол одоо бас одоо мэрэгжлийн тамирчид бол мэднэ. Одоо ингээ харахад одоо өшгөлтийг уран гой хийх бол нэг өөр хэрэг. Тэрийг яг тэмцээн дээр амжилттай болгоно гэдэг бол шал өөр төвшний юм байдаг. За тэгээд энэ хүү хоёр тамирчин маань одоо ийм хүнд жинтэй гэхэд бас үнэхээр уран энийг бас оруулж чадаад байна. За 10-11. За сүүлийн 10 секунд. За дахин эргэлтээ өшөлт хийсэн. 7 секунд үлдсэн. За шүүгч тоглолтыг зогсоо. Хайнаас. За хүүхүүлэнгийн гарын оног нөхөж өгч байна. Нөхөж өгч байна. Энэ гарын оноо маань бас за 11-4 секунд. За нэгдүгээр үеийг бол хөхүүлэнгийн тамирчин авчаад байгаа. За одоо энийг авчих юм бол тоглолтод ялах гад байгаа. За энэ үзүүлэлт дээр бараг авчлаа. Оноо тэнцвэл. За сая яагаад ингэж оноо найдлах юм байж байгаад ер нь синхруулын тамирчин ялч байна.